Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано уу? Өнөөдөр та бүхэндээ Солонгост гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. Өнөөдрийн манд дугаарын дэмжигч байгууллага Fitafit-ийн Pearl-онд тайг усны онцлогийн нэг хэсгээс та бүхэнд танилцуулъя. Тэнцвэргүй болон шүүлтүүрээр шүүж эрдэс нэмсэн найрлагатай ус нь ихэвчлэн амт сул эсвэл уухад хатууфтар мэдрэгдэж биеинд онц нөлөө багтай зүгээр л шингэн нөхөх үүрэгтэй байдаг. Харин Pearl-онд тайг нь кальц, магн, гидрокарбонатын зөв тэнцвэрийг байгалаараа агуулсан тул зөөлөн амтыг мэдрүүлж өдөр тутмын усны хэрэглээг илүү таатай болгодог. Эрдэсийн зөв харьцаан зөвхөн амт гоё байгаа зогсохгүй. Биеийг байгалийн аргаар дэмжих мэдрэмжийг өгч ус уух энгийн үйлдэлийг илүү чанартай хэрэглээ болгодог. Тиймээс та бүхэн энгийн биш байгалийн эрдэс тусаа сонгон өөрийнхөө эрүүл мэндийг дэмжин биеэ хоргожүүлээрэй. Надаа нэг ус авчих. За. Аятайхан ус авчаарай. Аятайхан ус. Тайгийн эрдэсийг амталж өгье. Pearl-онд тайг. 2004 оны 12 дугаар сарын 31-ний үдээс хойш Сөүл хотын Пампу дунд байрлах нэгэн уушийн газар нээлттэй хийхээр маш завгүй бэлтгэж байдаг. Жилийн хамгийн сүүлийн өдөр байсан тул тэрхүү мөчийг тэмдэглэх гэсэн үйлчлүүлэгчдийн захиалгаар дүүрсэн байсан. Бужигнсан их бэлтгэлийн дундуур утас дугарч ажилтан очиод уцаа автал өгсөн нэгэн эмэгтэйн дуу хоолой "Манай дүү ажилдаа ирсэн болов өчигдрөөс хойш огт холбоо барьж чадсангүй" гэж хэлдэг. Тэр хүн бол энэ уушийн газрын эзэн 46 настай Кимнаригийн ихч байсан. Тэгэхээр уушийн газрын эзэн Кимнариг асууж байсан гэсэн. Дуудлагыг хүлээж авсан ажилтнууд ч гэсэн гайхсан. Учир нь тэд ч бас өмнөх өдөр нь эзэн нь ажилдаа ирээгүйг гайхацгааж байсан. Нэг өдөр өнчхөн байж болох зүйл гэхэд ийм завгүй үеэр 2 өдөр дараалаад ямар ч хэл сургаггүй алга болно гэдэг нь бол нэлийн с ิจ тэй байсан. Игчийн шууд л ямар нэгэн зүйл буруу байгааг зөнгөөрөө мэдэрсэн. Тэгээд уцаар ирснийхаа дараа дүүгийнхаа амьдардаг Тумбу Инчон дунд байдаг байр руу яаран очиж хаалгыг нь тогшиж хонхыг нь хид хідэн удаа дарсан боловч ямар ч хариу байгаагүй. Эцэст нь тэрээр өөрийнхөө авчирсан нөөц түлхүүрээрээ хаалгыг нь нээн ортол гэрийн дотор тал маш имэх замбраагүй болсон байсан. Ормогцол дотор талын хаалга эвдэрсэн байх бөгөөд тэрээр дүүрэн нохоон баас байсан. Удалгүй тэрээр сандлын доор айн чичирсэн байдалтай байгаа дүүгийнхаа нохоог олж хардаг. Зочны өрөөнд дүүгийнх нь банкны дэвтэр, кредит картууд энд тэндгүй шидэгдчихсэн шүүгээ бүрийг нь онгоолгоод нээлттэй орхичихсан байсан. Яг л хулгайч орж ирсэн юм шиг дүр зураг харагдаж байсан. Гэвч хамгийн гол нь дүү нь ерөөсөө харагдахгүй байсан. Игчин Нари Кимнари гэж дүүгээ дуудан унтлагын өрөө рүү ороход дотор нь маш аимшигтай дүр зураг хичээг нь угтдаг. Хүний дүү орон дээрээ хүнжлөөр хучигдсан байдалтай хөвтөж нүрийг нь хамраас нь бусад хэсгийг нь бүт шарт хууз буюу скотчоор ороосон байсан нь яг л мууми шиг харагдулж байсан. Маш их цочролд орж айж сандарсан игчин арай гэж цагдаа руу залгадаг. Ингээд игчийнхэн дуудлагыг авсан цагдаа нар хэргийн газарт ирж мөрдөн байцаалтын ажиллагаагаа эхлүүлсэн. Тэдний хүнжлийг сөхөхөд тухайн өдрийн аимшигт эмгэнэл улам бүр тодорхой харагддаг. Эхлээд түүний бугуйг ард нь нугалж хүлсэн мөн өвдөг шагааг нь скотчоор ороосон гэвч цогцыг шалгасан мөрдөгчд нэгэн хачирхалтай зүйлийг анзаардаг. Учир нь хаанаас нь ч эсэргүүцэл үзүүлсэн шинж тэмдэг илрээгүй. Хэрв түүнийг амьд ухаантай байхад нь хөлж скотчоор ороосон бол тэмцэлцэн мөр үлдэж тууз нь илт үрчлээдсэн байх ёстой. Гэтэл тууз ямар ч үрчлээдсэн эсэргүүцэл үзүүлсэн магадлал ерөөсөө харагдаагүй. Энэ нь бол хохирогч хэдийнэ ухаан алдсны дараа хүлэгдсэн байх магадлал өндөр байгааг бол харуулж исэн. Наригийн үхлийн шалтгаан нь сүүлд механик бус амьсгал боогдолт гэж онцлогддог. Тодруулбал хамар ам нь хаагдсны улмаас амьсгал хураасан гэсэн дүгнэлт гарсан гэсэн үг. Гэвч энд нэг асуулт гарч ирдэг. Хэрв хамрыг нь ил үлдээсэн бол яагаад амьсгал боогдож нас орсон бэ гэсэн асуулт байсан. Үнэн дээр ам нь бүрэн битүүмжлэгдсэн үед хүн зөвхөн хамраараа урт хугацааны турш амьсгалах бол маш хэцүү байдаг. Хамрын хүндий энэ үед маш ихээр хуурайшиж агаарын урсгал айжмаар буурснаар нь амьсгал боогдох нь гарцаагүй болдог байгаа. Гэвч ийм нарийн ширийн зүйлийг бол хөвчлэн зөвхөн анагаах ухааны мэрэгжилтнүүд эсвэл туршлагатай мөрдөгчдөл мэддэг. Үүнийг үндэслэн мөрдөгчд гэмт хэрэгтэн магадгүй санаатаагаар амь насыг нь хохироохыг зориогүй харин санаандгүй байдлаар хүлт хүргэсэн байж магадгүй гэж таамаглал дэвшүүлдэг. Ингээд мөрдөгчд бол Наригийн хамгийн сүүлд хаана байсныг нь судалж үзэхэд хүний цогцос олдохоос өмнөх өдөр буюу 30-ны өдрийн үдийн хоолны үеэр түүнтэй хүмүүс холбоо тасарсан тул түүнийг тэрнээс хойш амь өргөцсөн байх магадaltaй байна гэж дүгнэдэг. Гэрт бүхэлд нь дээрмийн тодорхой шинж тэмдэг байсан тул сэтэл нь мөнгө байсан байх магадлал
магадлалтай юм байна гэж мөн таамагладаг. Нарийн урд нь сочууд нь алдартай ресторан ажилуулд тэндээсээ чамгүй их мөнгө олдог байсан. Хожим нь тэрээр шөнийн цэнгэний дээд зэрэглэлийн бизнест хөл тавьж Улмаар Сөүл хотын хамгийн үнэтэй бүсүүдийн нэг болох Пампуудунд бүтэн 2 давхар барилгыг өөрийн эзэмшил болгон тансаг зэрэглэлийн уушийн газар ажилуулах болсон байсан. Наригийн өрөө үнэтэй тавилгаар дүүрэн байсан бөгөөд зочны өрөөнөөс нь хам мөрөн шууд харагддаг тийм гэрт амьдардаг байсан. Тэрээр тогтмол их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явдаг нь хүмүүсийн анхаарлыг маш их татдаг байсан байгаа. Гэвч олон нийтийн төсөөлснөөс ялгаатай нь хэдийгээр маш баян тансаг амьдралтай юм шиг харагдаж байгаа боловч тэрээр бараг жилийн турш санхүүгийн хүндрэлтэй чимээгүйхэн тэмцэж байсан гэдэг нь Сөүлд ил болдог. Хэргийн газарт буцаж очивол мөрдөгчд цогцсыг наривчлан шалгахын тулд хохирогчийн нүүрийг тагалсан скотчийг хуулдаг. Тэгэхэд тэндээс эмгэнэлийн дугтуу олддог. Энэ нь оршуулгын ажиллагаанд оролцож байгаа хүмүүс эмгэнэлийн мөнгийг өгөхөд ихэвчлэн ашиглагддаг дугтуу байсан. Энэ нь яагаад түүний нүдэн дээр наагдсан байсан бэ гэдэг бол мөрдөгчдөд маш хачирхалтай харагдсан. Алуурчин яагаад энэ дугтуйг түүний нүдэн дээр тавьж скотчсон, эсвэл гүн өвч хонзонтой байснаа харуулж байна уу, эсвэл нарыг нас барсны дараа түүнд хараал хийхийг оролцсон уу гэх мэтчлэн маш олон асуултуудыг бол гаргаж ирсэн. Түүнчлэн гэмт хэрэгтэн гэрийн дотор 2 тодорхой мөр үлдээсэн байсан. Эхнийх нь зочны өрөөндөх пүүцний мөр байсан. Хоёр дахь нь угаалтуур дээр үлдээсэн 2 аяга байсан. Шинжилгээний үр дүнд бол нари болон хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүний ДНХ 2 аяган дээрээс илэрдэг. Гэвч эндээс хэргийн байдал эргэлзээтэй болж эхэлдэг. Хөлийн мөрнүүд нь гэмт хэрэгтэн зочны өрөөнд гуталтайгаа ороогүй гэлтэгдэг. Тэгэхээр энэ нь бол танихгүй хүмүүс эсвэл дээрэмчид ихэвчлэн гутлаа тайлах шаардлагагүй байдаг тул тэдэнтэй холбоотой хэрэгүүд илүү түгээмэл ажиглагддаг хэм маяг байсан. Гэвч угаалтуурт үлдсэн аягнууд нь нари болон гэмт хэрэгтэн хэрэг гарахаас өмнө хамтдаа уух зүйл уусан байж болцшгүйг харуулж байсан. Өөрөөр хэлбэл үүнийг тэд бие биенээ таньдаг ч юм уу мэддэг байсан байх магадлалтай гэж харагдуулж исэн. Тэгээ мөрдөгчд бол нэлээд хөөрөгдөлд орсон. Уг хэрэг гарсан байр нь 2004 он чанга харуул хамгаалттай гэдгээрээ алдартай барилга бүр өөрийн гэсэн хамгаалагчтай байсан бөгөөд тэдний хэлснээр тухайн өдөр ямар нэгэн с жигтэй зочин ерөөсө харагдаагүй гэж ярьж байгаа. Үүнээс гадна нари маш болгоомжтой нэгэн гэдгээрээ алдартай байсан. Тэрээр хин нэгнийг хүлээж байснаас бусад тохиолдолд хаалгаа тийм ч амархан нээдэггүй байсан. Гэвч хүчээр нэвтэрсэн шинж тэмдэг гэрт нь ерөөсөө байгаагүй тул мөрдөгчд энэхүү эргэлзээтэй нөхцөл байдалд түүнийг таньдаг хүн байх магадлалтай юм болов уу гэсэн бас дүгнэлтийг гаргадаг. Хэргийг анх аяган дээрээс олцсон ДНХ-гийн дагуу мөрдөж гэрчүүд аллаг гарахаас 2 өдрийн өмнө нари түүний эртний үйлчлүүлэгчдийн нэгтэй хамт байхыг харсны дараа мөрдөгчд боломжит сэжигтнүүдийн хүрээг наривчилж эхэлдэг. Тэд хамтдаа түүний гэр рүү орсон бөгөөд маргааш нь нари нас барсан байсан. Тэгэхээр энэ бол нэлээд сонин давхцал байсан. Дээрээс нь ДНХ-гийн шинжилгээний үр дүн ч гэсэндээ яг тэдний дорсон залуугийн ДНХ мөн болох нь л таардаг. Ингээд цагдаа нар алуурчин маш амархан олцглоо гэж бодож байтал тухайн наригийн гэрт очисон эрэгтэйгийн хэрэг гарах үеэр өөр газар байсан баримт нотлогоо гарч ирдэг. Түүний хувьд наригийн гэрт очисон нь бол үнэн байсан. Тэрээр ундаа ууж бүр жижиг өрөөнд нь унтцгаад явсан байсан. Гэхдээ үүнээс өөр зүйл болоогүйсэн. Маргааш өглөө нь тэрээр гэрээсээ гарч ажилдаа явсан. Тиймээс 31-ний өдрийн аллаг гарсан гэж тооцоолж байгаа. Яг тэр цаг хугацаанд бол түүнийг ажил дээрээ байсныг хүмүүс нотолж исэн. Ховчгондоо тэрхүү эрэхтэй явсны дараа алуурчин наригийн гэрт нэвтэрч амь насыг нь хохироон пүүцний мөрөө үлдээсэн болж таардаг. Үүний үр дүнд алуурчин нь түүнтэй ямар ч хувийн холбоогүй танихгүй хүнч байх магадлал байгааг харуулж исэн. Гэвч дараа нь өөр нэг асуудал гарч ирдэг. Хэрвээ алуурчин танихгүй хүн байсан бол тэд хэрхэн хаалгыг нээлгэж гэрт нь орж чадсан бэ гэсэн асуулт байсан. Нари бол маш болгоомжтой хүн байсан болохоор танихгүй хүнд ерөөсөө хаалгаа нээх боломжгүй байсан. За тэгээ яг энэ үед болохоор мөрдөгчд бас нэгэн боломжийг олж хардаг. Наригийн эргэн тойронд аллаг үлдэхэд тусалсан түүнийг таньдаг хамсаатан байсан байх магадлал бас байна гэж үздэг. Мөрдөгчд ингээд наригийн эргэн тойрны хүмүүсийг бол шууд шалгаж эхэлсэн. Тэд түүний утасны дуудлагын түүхийг шалгасан бөгөөд тэрээр сүүлийн үед маш олон хүнтэй уцаар ирсэн байсан. Тэр хэмжээнд бүр маш их байсан. Тогтмол үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүд, өөрийнхөө бизнесийн ажилтнууд гэх мэтчлэн маш олон хүмүүстэй уцаар ирсэн байсан. Гэвч цагдаа нар зөвхөн наригийн түүхийг шалгаагүй. Тэд мөн тэдгээр түүнтэй ярьсан хүмүүс дунд наритай ирсныхаа дараа өөр хүн рүү шууд залгасан
хүн байгаа эсхийг бас шалгадаг. Тэгж байтал нэг с жигтэй дуудлагыг олж мэддэг. Залгсан хүн нь Наригийн ажилуулдаг уушин газарт ажилдаг Чон гэдэг 33 настай эмэгтэй ажилтан байсан. 12 дугаар сарын 31-ний өглөөний 11 цаг 30 минутанд тэрээр нийтийн таксофон ашиглаад Нари руу залгсан байсан. Гэвч тэрхүү богино дуудлагын дараа тэр даруйл шууд өөр газар руу залгсан гэдг нь илэрдэг. 3 удаа залгсан байсан. Энэ залгсан дуудлагууд нь бол гуруула яг нэг дугаар руу залгсан байсан бөгөөд хин рүү залгсан бэ гэд мөрдөөд үтсэн чинь энэ нь болохоор хууль бусаар яг хин эзэмшдэг нь мэдэгддэггүй ихэвчлэн гэмт хэрэгтнүүдийн ашигладаг тийм дугаар болох нь тогтоогддог. Цагдаа нар энэ дугаараар нь байршлыг нь хянаад үтгэхэд Наригийн гэрийн яг хажууд байсан болох нь тодорхой болдог. Үүнийг илрүүлснийхээ дараа мөрдөгчд Чон гэд тэр эмэгтэйг бол яаралтай цагдаагийн газарт дууддаг. Цагдаагийн газарт ирсэн Чон эмэгтэй бол цагдаа нартай огт хамтарч ажиллахгүй. Юу гэсэн үг юм бэ? Ажилтан нь дарга руугаа залгаж болдоггүй юм уу? Би зүгээр л түүнд шинэ жилийн мэндчлэгээ төвшүүлэх гэж өглөө залгасан гэж гүрээсээрсэн. Тийм үед болохоор цагдаа нар чи таксофоноос даргатайгаа ярьсныхаа дараа хин рүү залгасан бэ гэж асуусан чинь Чон бол мэдэхгүй гэж зүрсөөр байсан. Байцаалт ямар ч бодит ахиц твшилгүйгээр бүтэн 5 цаг үргэлжилсэн. Тэгэхээр нь мөрдөгчд тактика өөрчилж түүнд сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлж эхэлдэг. Чон чи тэр утас өөрөө хууль бус гэдгийг мэдэж байгаа эцтэй. Бид үүнийг наривчлан шалгах болно. Тэгвэл бүх зүйл тодорхой болж чи хамсаатнанд болж тэгэхээр чи ч гэсэн яг хэрэг үйлдсэн болж хууль бус утас ашигласан хэрэгээр шоронд хоригдох болно гэж шахалт үзүүлж эхэлдэг. Тэгэхэд Чон бүсгүй миний ярьсан дугаар манай найз залуугийн дугаар байгаамаа би зүгээр найз залуугаар угаал ярьсан гэж хэлдэг. Тэгээ энэ мөчид болохоор Чон угаалгын өрөө орох хэрэгтэй байна гэж цагдаа нарт хэлдэг. Гэвч мөрдөгчд түүнд бодох ямар ч хугацаа өгөхгүй тул хамт нойлын өрөөрөө алхаж авах хугацаандаа хүртэл түүнээс тасралтгүй асуулт асуусаар л байсан. Эцэст нь бухимдсан Чон туйлдаж энэ бүхэн усан үзмийн шүүснээс л болсон юм аа. Би усан үзмийн шүүс ярих гэж найз залуугаараа ярьсан гэдэг үгийг хэлээд өөрөө энэ үгийг хэлснийхээ дараа гинт буруу зүйл хэлснээ ухаарж байгаа юм шиг царай гаргаж хэлдэг. Ингээд туйлдсан Чон бүсгүй бол бүх үнээ ярьж эхэлдэг. Тэгээ тэр хэлэхдээ болохоор түүний найз залуу болох Чонманбэ 33 настай эрэгтэй. Тэр хоёр урд нь насан туршидтын цэнгэний газарт хамт ажиллаж байгаа танилцсан гэж хэлж байгаа. Түүний найз залуугийн хувьд бол хялбар аргаар мөнгө олохыг хайдаг ажилгүй мөрөөдө тоглоомчин залуу гэж хэлж байгаа. Тэрээр мөрөөдө тоглоомын газруудаар яг л ажилдаа явж байгаа юм шиг тогтмол очдог. Гэвч түүний хувьд хаанаас мөнгө олдог вэ гэхээр найз бүсгүй Чонгоосоо мөнгө авдаг байсан гэж хэлж байгаа. Тэр үргэлжл би нэг л өдөр маш их мөнгө хожноо тэгэхээр чиний бүх үрийг чинд арчхна гэж найз охиндоо ярьдаг байсан гэж байгаа. Иймэрхүү байдлаар амьдарч байгаад нэг л өдөр тэр найз охиныхоо дарга Наригийн талаар сонссон. Тансаг зэрэглэлийн байранд амьдардаг их хэмжээний бэлэн мөнгө бидээ авч явдаг чинэлэг эмэгтэй дарга бас ганцаараа амьдардаг гэдгийг нь сонсдог. Үнийг сонссныхоо дараа Чонманбэ найз охиндоо би дарга чинь тийм сайн эмэгтэй бол танаа дарагт чинь усан үзмийн шүүс бэлгэлхийг хүсэж байна. Найз охиныг минь сайн халамжилж ажилуулж байгаад баярлалаа гэж хэлье гэж хэлээд 12 сарын 31-ний өдрийн 11 цаг 30 минутанд би тэр шүүсийг өөрөө хүргэж өгнө. Чи дарга руугаа уцтаад би тань руу шүүс явуулсан байгаа. Та хаалгаа онгоолгоорой гэж хэлээд өгөөрэй гэсэн ажлыг даалгасан гэж байгаа. Тиймээс тухайн цагт Чон дарга руугаа залгаад дарга та сүүлийн үед би чинь тийм ч сайн харагдахгүй ядарсан харагдаад байгаа болохоор би танд зориулж усан үзмийн шүүс захиалсан юм аа. Хүргэлтийн жолооч удахгүй очноо. Та хаалгаа онгоолгоод өгөөрэй. Дэлгүүр дээр уулзцгаая гэдгээ цагдаа нарт хүлээн зөвшөөрдөг. Тэрээр өөрийнхөө мэдих зүйлийг өрдөөл энэ хүртэл гэж зүтгэсэн. Үүний дараа Нари уушин газартаа хизээж буцаж ирээгүй. Маргааш нь түүний үхлийн талаарх мэдээ гарсан. Гэвч энэ бүхнийг мэдэж байсан Чон хамсаатан гэж гүтгэгдгээс маш их айж байсан тул юу ч хэлж чадаагүй гэж цагдаа нарт тайлбарладаг. Ингээд цагдаа нь түүний найз залуу болох Чонманбэгийн хаана байгаа байршлыг нь тогтоон тэр газар руу яарвчлан очиход Чонманбэ гудамжинд алхаж яваад цагдаа нартай таарлтдаг. Тэгтэл Чонманбэ шууд л бууж өгсөн юм шиг чангаар би бишээ би тангаргалыг би зүгээр л харуул хийж байсан. Би тэр эмэгтэйгийн амь насыг хөнөөгөөгүй. Түүний амь насыг хөнөөсөн хүн бол тээгүүгээс ирсэн залуу гэж хэлдэг. Ингээд цагдаа нар гайхаад тээгүүгээс ирсэн залуу гэж хинбэ гэд асуухад Чонманбэ түүний жинхэнэ нэр насыг нь би мэдэхгүй. Бид хоёр цахим бүлгэмд танилцсан гэж хэлдэг. Түүний хэлж байгаа энэ цахим бүлгэн гэдэг болохоор Jackpot Cafe гэж нэрлэгддэг тийм газар байсан. Энэ нь болохоор олон нийтдээ харилцах эсвэл ердийн мэдээлэл хуваалцахад зориулагдаагүй ийм сайт. Голчлон хууль бус аргаар хурдан мөнгө олохыг хүссэн хүмүүст зориулсан с жигтэй бүлгэмийн сайт байсан. Үүнээс болоод тухайн бүлгэмийн хүмүүс ихэвчлэн бүлэглэл болж нэгдээд хамтдаа дээр мүүлддэг байгаа. Тавчгандоо тэд мөнгө олж байвал юу ч хийхэд бэлэн
хүмүүсээр дүүрсэн тийм сайт гэсэн үг. Ингээд Чонманбэ бол Наригийн мөнгийг хулгайлахаар анх төлөвлөж түүнийг онилсан байсан. Гэвч тэр ганцаараа хийхээс айжсэн тул Jackpot кафе руу ороод эцэст нь хулгайлсан мөнгөө хуваалцахыг санал болгож нэг хүнийг олсон. Тэр үед болохоор Тэгүү ах гэдэг нэг эрэгтэй түүнтэй уулзаж тэр хоёр нарийн төлөвлөгөөгөө боловсруулахын тулд Тэгүүд уулзцаасан гэж байгаа. Чонманбэ гадаа харуулж зогсохоор болж Тэгүүгийн ах нь хүргэлтийн жолооч болж түсээ хувирган гэрлүүн нэвтрэхээр тэр хоёр ярилцгаасан. Анх тэд зөвхөн Нарийг номготгож банкны дэвтэр бэлэн мөнгийг нь хулгайлахаар төлөвлөж байсан. Гэвч бүх зүйл бүрэн буруугаар эргэсэн. Чонманбэгийн хэлснээр тэр Тэгүүгийн ах гэдэг залуу Наригийн ам насыг хөнөөсөн гэж байгаа. Чонманбэгийн мэдүүлэг мөрдөгчдөд Тэгүүгийн ах гэгддэг эрэгтэйгийн талаар хоёр гол сэжүүрийг олж өгдөг. Нэг нь түүний гар утасны дугаар хэдийгээр энэ бүртгэлгүй утас байсан ч гэсэндээ байршлын мэдээлэл нь хэрэглэгчийн хаана байсныг илчилж өгдөг. Бас нэг сэжүүр нь болохоор Тэгүүгийн залуугийн машин байсан. Хэрэг гарсан өдөр Чонманбэ харуул хийж байхдаа Тэгүүгийн ахын машин дотор хүлээж исэн. Тиймээс мөрдөгчд ойролцоох хамгаалалтын камеруудыг шууд шалгаж улсын дугаарыг нь олж мэдэж чадсан. Энэхүү мэдээллээр цагдаа нар Чонманбэтэй хамт Тэгүү рүү явахаар болдог. Тэгээд тэд Тэгүүгийн залуугийн гар утас руу залгаж уучлаарай би таны машиныг санамсаргүйгээр зурчихлаа. Хэрвээ та ойрхон байвал гараад ирж болох уу гэж хэлдэг. Тэгээ яг энэ үед 30 орчим насны нэг залуу гарч ирсэн бөгөөд Чонманбэ түүнийг харамгацаа тэр мөн байна гэж дохио өгөөд цагдаа нар бол түүнийг баривчилж чаддаг. Тэгүүгээс ирсэн залуу нь 31 настай Ким гэдэг хүн болох нь тодорхой болдог. Хэрэг гарсан өдөр тэрээр хүргэлтийн ажилтан болж зүсээ хувирган усан үзмийн шүүстэй хайрцагаар Нариг ингэрт очисон. Түүний найз охин Чон урдчилж залгасны ачаар хаалга Нари ол шууд лонгоолгосон. Тэгээд Ким түүнд усан үзмийн шүүсээ өгснөөхөө дараа маш их ам цангаад байна. Та надад аяг ус өгж болох уу гэж хэлсэн. Нари юу ч сэжиглгүйгээр ус авахаар цаашаа харах үед нь Ким халааснасаа цахилгаан борохоо гаргаж ирээд түүний хүзүүрүүн цохиж Нарийг ухаан алдуулж унгаасан. Гэртээс нь Наригийн нохоо эзнээ хамгаалахаар түүн рүү дайрахад гэмт хэрэгт нь нохоо руу ч гэсэндээ цахилгаан борохоогоороо цохиулсан. Энэ нь хожим нохоо гэрээрээ хаа сайгүй баасан байсны шалтгаан болсон. Хэсэг хугацааны дараа ухаан алдсан байсан Нари аажмаар ухаан ордог. Тэгээд зүгтах гэж оролцсон боловч биеийн түүний хүсснээр мэдээж хөдөлж чадахгүй байсан. Ким түүнийг барьж аваад дахин нэг удаа тог цохиулан бүрэн ухаан алдуулсан байгаа. Гэмт хэрэгтэн Нарийг чирж унтлагын өрөө рүү оруулсан. Тэгээд түүнийг орон дээр хитүүлснийхээ дараа шагаа өвдөг, бугууг нь хөлсөн. Түүнийг хашгирхаас сэргийлж нүрийг нь хүртэл туузаар ороосон байгаа. Гэвч Ким түүнийг амь насыг хохироох бодолгүй байсан тул хамрыг нь таглаагүй гэж цагдаа нарт мэдүүлсэн. Сэжигтэн үнэт зүйл хайж олж болох шүүгээ бүрийг нээж байрыг нь бүхэлд нь оронгоор нь эргүүлсэн. Гэвч энэ бүхнийг үл харгалзсан тэрээр ердөө сая орчим вооны үнэт эдлэл 300 мянга орчим вооны бэлэн мөнгийг л түүний гэрээс олж авч чадсан гэж байгаа. Түүний гол зорилго нь Наригийн банкны данс байсан тул түүнийг ухаан орохыг хүлээж байгаад нууц үгийг нь авч зүгтахаар уг нь бол төлөвлөж байсан. Тэгээд түүнийг хүлээж авах үед Нари гинтл амьсгал нь боогдож байгаа, тэмцэлдэж байгаа мэт чимээ гаргаж эхэлсэн. Энэ үед хэрвээ тэр нүүрнээс нь туузыг нь авсан бол Нари амьд өртөлдөх боломжтой байсан. Гэвч Ким үүний оронд зүгтахыг сонгосон. Тэгээд Нари тэрхүү орон дээр амьсгал хурааж амь насаа алдсан байсан. Тэг цагдаа нар болохоор хэрэгтнээс яагаад түүнийг тэгвэл амь насаа алдах үед нь нүдэн дээр нь гашуудлын эмгэнэл илэрхийлсэн дугтуу наасан юм бэ гэж асуусан чинь хэрэгтэн хэлэхдээ Ким Нари өөрөө тэгж хүссэн юм аа. Түүнийг хүлж байх хэвцэд Нари ухаан ороод туузыг шууд нүдэн дээр нь наахгүй байхыг гуйсан. Учир нь хуулж авах үед өвдөх учраас ямар нэгэн зүйл дээр нь тавиад наагаад өгөөч гэж гуйсан. Тэгээ би ширээ рүү харсан чинь дугтуу байхаар нь шүүрч аваад нүдийг нь таглаад дараа нь скотчоор наасан гэж тайлбарлсан. Гэхдээ энэ бол мэдээж зөвхөн алуурчны мэдүүлэг байсан. Мөн мэрэгчлэнүүд энэхүү түүхийг логикт нийцэхгүй байна гэж үзсэн. Ягаад гэвэл Нари 2 удаа цахилгаан шоконд орсноос хойш хэдийний ухаангүй болсон. Тэгэхээр ухаан ороод түүнд тэгж хэлнэ гэдэг нь бол үнэхээр боломжгүй харагдчихсан. За ингээ ямар ч байсан хэргийн бүх түүх эцэст нь ил болсон. Прокурорууд бол Кимд амь насыг нь хохирох тодорхой санаа зорилго байгаагүй гэж дүгнээд
дээрмийн улмаас үхэлд хүргэсэн гэх үндслээр ялалдаг. Ингээд шүүхийн шийдвэр бол гарч шүүхээс кимд дээрмийн улмаас үхэлд хүргэсэн болон тусгай дээрмийн хэрэгээр 12 жилийн ялыг оноодог. Мөн гэмт хэргийг төлөвлөхөд тусалж харуул хийсэн Чонманбет тусгай дээрмийн хэрэгт туслалцаа үзүүлсэн хамтарсан гэх үндслэлээр 7 жилийн ялыг оноодог. Мөн найз бүсгүй Чонд 2 жилийн тэнцэн харгалзах ялыг оноосон байгаа. Ингээд 2026 он буюу одоогийн байдлаар тэд гуруула ялаа эдэлж дуусаад нийгэмд буцаж ирээд амьдарч байгаа гэсэн үг байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлөж гин. Тэгээ миний хувьд бол 3 хэрэгтэнд өгсөн ял бол үнэхээр хөнгөн ял байна гэж бодож гин. Хэдийгээр дээрмийн зорилготой орсон гэж байгаа боловч бүхэл бүтэн хүний амь насын хөнөөсөн байхад ийм бага ял оноож байгаа нь бол маш харамсалтай санагдсан. За тэгээ та бүхэн бас энэ хэргийг сонсоод өөрт төрсэн сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. За мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй эргээд бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.